Заримдаа бидний биед гормоны өөрчлөлт орж сэтгэл санаа тогтворгүй болох, гуйнах, гутрах, эсвэл баярлах гэд өөрсдөө ч учрыг нь олоход хэцүү үе тохиолдог. Нэг гутраад эсвэл сөрөг зүйлс бодоод эхлэхээр хүний тархинд сөрөг бодис ихээр ялгарч өнгөрсөн болон одоо болж буй бүх муу дурсамжийг сэргээж бидний бүр сэтгэл зүйн тавгүй байдалд оруулж энэ нь өдөр бүр нэмэгцээр л байдаг. Та нар зарим нь мэтгэллэх, зарим хүмүүс дандаа сөрөг негатив байдаг. Тэр шалтгаан тэд тархиа сөрөг бодлоор дүүрэхэд зогсоодоггүй. За миний өөр дээрээ хэрэгэлдэг арга гэвэл би яг сөрөг бодол орж ирэхгүй дотроо болон чанга дуугаар нөө гэж зогсол хэлдэг. Зүгээр л нөө гэд үдэ анжгаал хэлчихдэг. За мөн хаяа би зүгээр л ямар ч хамаагүй дуу аялжчихдаг. Ямар ч хамаагүй толгонд орж ирсэн дуугаа яг ингээд бодоод эхлэхэд аялжчихдаг. Тэгээд ирэхээр хаяандаа сөрөг бодол тахиж бодогдохоо ер нь бол багасдаг гэж хэлж олон та хэд манаас туршаад үзээрэй. 3-7 хоног хэрэгцээ видео хийсэнгөө бүр таг байсан. Бүр сүүлийн 2-3-7 хоног яг нэг тийм бүр ерөөсөө амжихгүй 7 хоногуд байгаад илаа. Охин дээрээ жоохон тулж ажиллаад манай охин бүр өөр хүн амьтантай уулзахгүйсаар байгаа жоохон зожиг болоод бусад хүмүүсийн дунд орохоор уйлаад идэг болчихсон байна. Тэгээд охиноо бас нэлээд сошиал болгох тал дээр ажиллаад усан сэлэл тоглоом энтергээ зөндөө олон тийм хүмүүсийн дундаас охиноо нэлээд байлгаж тасаглаа. Цэцэрлэгт явах бэлтгэлийг хийгээд одоо эх 7 хоногоос цэцэрлэгт явах гэж байгаа. Тэгээд тухайн юу охиноо эх 7 хоногоос 2 өдөр цэцэрлэгт өгөхөөр завтай болчих. Тэгвэл охин маань томроод ухаан суугаад муу санаа суугаад гэх юм уу бүр намайг бүрээсээ хөдлөхгүй байна. Тэгээд цэцэрлэгт өчөөд ээж нь надад завтай олнаа. За тэгээд өнөөдрийнхөө видеогоор хүмүүсийн асуусан асуултанд хариулъя. Хэрвээ та шинээр үзэж байгаа бол намайг Од гэрэл гэдэг би Австрали улсаас влог хийдэг байгаа. Ингээд хэрвээ та бүхэн ч гэсэн асуулт авах юм бол доор комментээр бичиж үлдээгээд 2-3-7 хоног болоод асуултуудаа бөөгнүүлж агаад нэг хариулаад явна. За subscribe дарж нэгдээд бас миний цаашдын видеонуудтай маань хамт агаарай гэж хэлмээрэн. За ингээд видео руугаа өсөрцгээе. Ингээ ихний асуулт Австралид аялын визаар очиод сургалтын визаараа хөрвүүлж болдог уу гэж асуусан байна. За миний хувьд бол би яг 2018 онд аялын визаар ирээд сургалтын визаараа солиулж байсан. За тэр үед бол болж исэн. За одоо ч гэсэн болдог байх гэж бодож байна. Аялаар ирээд сургалтын визаар солиулсан хүмүүс зөндөө байдаг. Одоо зөвхөн монголчууд биш зөндөө тийм хүмүүс байдаг шүү. Тэгэхээр ямар ч гэсэн болдог. Тэгээ бас сайн судлаарай. За дараагийнх нь асуулт аялын визаа сургалтын визаараа солиулахад нас хамаардаг болов уу гэсэн байна. За нас хамаардаг байх гэж бодож байна. Ямар ч гэсэн 35 хүртэл гэж бодож байна. Аялын виз мэдүүлэхэд тавигдах шаардлага юу байдаг вэ гэсэн байна. Агентлаг юм биш болохоор нарийн сайн хийлж өгч мэдгүй. Гэхдээ ямар ч байсан үйл хөдлөх хөрөнгө, банкны баталгаа тэгээ яг нэг чухал зайлшгүй шаардлагатай юмнууд байдаг. Аялчаад буцна гэснээр батлах бичиг баримтууд хэрэг болдог. За мөн Австралид ямар газраар яаж аялах гэсэн аяллахаа төлөвлөгөө гаргасан байх хэрэгтэй юм байл шүү. За Австралид төрсэн хүүхдийн талаар мэдээлэл өгөөч. Австралийн иргэн болдгоо гэсэн байна. За Австралид төрсэн хүүхэд Ариана мэдээлэл өг. Оршин суух визатай бол өнгөдрөх боломжтой. За оршин суух визаагүй одоо оюутан ч юм уу аялын визатай хүмүүст бол жоохон өндөр өртөгтэй байдаг. Нэг 5,000-аас 7,000 доллар хооронд байд юм байлээ. Энд төрж байгаа хүүхдийн аав ээж хоёр нь хоёулаа Австралийн иргэн альсвал аль нэг нь Австралийн иргэн байх юм бол шууд citizenship өгд юм байлээ. Аав ээж хоёр нь хоёулаа Австралийн иргэн биш бол хүүхэд нь одоо Австралид 10 жил амьдраад 10 насных нь төрсөн өдрөөр Австралийн citizenship өгд юм байлээ. За Солонгосоос гэрээт ажилтнаар очивол ямар байдаг бол мэддэг бол хэлж өгөөч гэсэн маань. Ер нь Солонгос Япончууд нэлээд их ажилдаг. За гэрээт ажилтнаар ирэх юм бол бүр амар гэсэн үг. Одоо ямар ч нөгөө визний сургалтын төлбөрийн тэр асуудал ахгүй бүр зүгээр л ажиллаа гээл гоё амьдрах боломжтой гэсэн үг. Тэгэхээр гэрээт ажилтнаар ирэх боломж нь байдаг бол энэ бол маш том боломж байдаг шүү л гэж хэлмээрээ. За ганц бие ээж 2 хүүхэдтэйгээ явбал цалин
хүрэх болов гэсэн маань. Ганцаараа 2 хүүхдээ аваад шууд ингээд сурахаар ирнэ гэх юм бол маш хүнд сургалтын төлбөр, хүүхдийн төлбөр тэгэл ганц бие ээждэл арай л хацсан ажил. Өөрөө эхлээд ирчээд жоохон уучраа олчоод тэг хүүхдүүдэд авчирвал боломжийн гэж хэлмээр байна. Болохгүй юм гэж угаасаа байхгүй боломжийн. Шууд ганцаараа зориглоод 2 хүүхдтэйг ярина гэх юм бол бас нэлээд хэцүү. Ажил төрөл олох энэ жил бас байрны үн мөн аягүй өссөн. Тийм болохоор яг ингээд би бол шууд зориглоод ир гэж хэлж чадахгүй. Тэгэхээр ганцаараа ямар ч байсан иржээж дараа нь хүүхдүүдэд авчрахгүй. Хүүхдүүдэд авчираад ингээд гурлаа энд хэцүү байдалд орчвол таньж мэдэх хөнгөө бол хинч чамд туслахгүй. Сайн бодож шийдвэрээ гаргаарай гэж хэлмээр байна. За өөр юу? Ажиллахаар очивол ямар вэ? Мөнгө хурах боломжтой юу гэсэн байна. Тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Хэрвээ зохион байгуулалт сайтай нямбаа хүнд бол мөнгө хурах боломжтой. Би оюутан байхдаа сургалтын төлбөрөө төлөөд мөнгө бас хураагаал идэг байсан. Тэгжээж бас өөр ширнээсээ гарсан. Тэгэхээр тухайн хүнийхээ амьдралын хэм маяг хэрэглэнээс маш их шалтгаална. Мөнгө хурах боломжтой. Цалин өндөр. За энд бас Монголоос хүүхдүүдэд авахгүй юм уу? Шинэ амьдралтай болсон юм уу гэсэн байна. За шууд Монголоос хүүхдүүдэд аавна гэл авчиж бас болдоггүй юм гэж бас байдаг. Би ч одоо хүүхдүүдтэйгээ бүх юмаа ярьж төлөвлөж хамтдаа аавтай хүүхдүүдтэйгээ ярьж иж бас шийдвэрээ гаргадаг байгаа. Хүүхдүүд маань одоо өсвөр насны дээр явж байгаа болохоор би бас найз нөхөд сургуулиас нь шууд ингээд салгаад аваад ирч чадахгүй. Тийм бид нар өөрсдөө гэр бүлийнхаа хүрээнд яриад төлөвлөөд шийдвэрээ гаргадаг байгаа шүү. Тэгээд анхаарал тавьсанд бас баярлалаа гэж. Хитрхи их кат байна. Энийг болчвол national байвал гинэ. Хилээд юухээ би нөгөө заримдаа хүүхд зэрүүн байхад видео гайдаг байхгүй юу. Тэгээд хүүхэд бүр анхаарал татаад бүр амар хэрэггүй сонин юм ярьсан байдаг. Дараа нь ингээ яг эдит хийж байхдаа би айгүйх голдог. Тэгээд кат хийгээд авчтай айгүйх сул үг мөг ашигласан байдаг. Тэгээд энийгээ бас анхаарч байгаа засгаад. За тэгээд асуултууд нэг иймэрхүү л нэх олон асуулт бас байхгүй. Тэгээ асуулт асуусан бүх хүмүүстээ баярлалаа. Мөн өөр та хэд маань асуултууд байвал бичээд үлдээчээрээ би тэмдэглэж авч агаад бүр ингээд тухтай гоё дэлгэрэнгүй судалж агаад бас хариулж өгөн шүү. За тэгээ асуултууд маань иймэрхүү байна. Ганцаараа бас л амжихгүй тухайн охин маань ирээд маш их ажлын маань хуваалцах байх гэж бодож байна. Ээж байх ч угаасаа ингээд ажил дийлдэггүй. Айгуу жоохон сонио 2-7 хоног өнгөрлөө. Сүүлийн 2-7 хоног бас хүүхдүүдтэйгээ жоохон маргалдаад тэгээд одоо шилжилтийн насны хүүхдүүдтэй яг аргыг нь олж зөв ярина гэж ярьж харилцсан гэдэг бол бас нэг сурах хэвээр зүйл юм байлээ. Гэр бүл хүүхдүүд дээрээ нэлээд анхаарлаа төвлөрүүлж ажлынхаа хажуугаар бас нэлээд анхаарахгүй бол өсвөр насны охин хүү хоёртой дээрээс нь 2 жоохонтой тэгээд бас нэлээд ажил их байна. Дээрээс нь бас миний сэтгэл санаа гормоны өөрчлөлт эргээд нөгөө биений юм энэ төр ирсэн чинь бас ингээд сэтгэл санаа өөрчлөгдөд одооноос аваагүй эргээд нормал болж эхэлж байна. Тэгээд та хэд маань сэтгэл санаа одоо яг иймэрхүү үедээ бас яг юу хийдэг вэ? Миний хувьд л ингээл өөр дээрээ 100% төвлөрөл бүгдийг ингээл менеж хийгээл органайзыг л нэгээр нэгээ шийдэхийг хичээдэг. Тэгжээч ингээ өөрийгөө жоохон ингээд босгож авдаг. Тэгэхгүй бол ингээл жоохон ингээл даун болоод ирэхээр чинь айгүйх нөгөө муу бодлоод ингээл араас ингээл орж ирээд байдаг байхгүй юу? Тэгэл за энийг ч хийж яад. За слайлаа гэл тэг бүр ингээл нэмэгдээл идэг. Тийм болохоор бас та хэд маань сэтгэл санаа даун болсон үедээ юу хийж өөрийгөө яадаг, өөрийгөө одоо сэргээдэг талаараа бас хуваалцаарай. За тэгээд иймэрхүү байна. Тийм эмэгтэй хүн чинь тэгээд хүчтэй байх ёстой. Тэглээгээд бид нар тийм баатар байх албагүй. Заримдаа бас гонох, готрох, уйлах үедээ зүгээр л жоохон цаг гаргаад тэрэн дээр бас гонж готрох хэрэгтэй. Тэгжээж бас дараагийнхаа сэргэлтийг авдаг. Миний хувьд л яг л тийм байдаг. Тэгэл хүүхэд маань жоохон хөлд ороод ирэхээр манай хүүхэд суудаг болсон. Тэгээд хүүхэд маань жоохон томроод ирэхээр бүрэл завгүй болох бах. Тэгээд зохицуулна да. За тэгээд товчхондоо амирх байна. Эх 7 хоногийнхаа видеоор эргээд уулзцгаая. Өөр асуултууд байвалаас та хэд маань доор бичээд үлдээгээрэй. Өмнөх видеонуудыг маань үзээгүй бол бас энэ доор гарах плейлист руу ороод миний өмнөх видеонуудыг маань үзээрэй. Эх 7 хоногийнхаа видеоор би эмэгтэйчүүдэд зориулаад би нөө сая төрхтөө засал хийлгээд дахиж жирэмслэхгүй болгосон тэр талаараа бас хуваалцъя гэж бодлоо.
хүмүүс аяг сонирхоод тэгээ савны амсар боох юм уу эсвэл өндгөвчний хоолой боох юм уу энэ төр гээд буруу мэдээлэлтэй байт юм байлээ. Тэгээд энэ талаар бас эмчтэйгээ ярилцсан, судалсан зүйлээсээ хуваалцъя гэж бодлоо. За тэгээд өнөөдрийнхөө видеог энэ хүрээд ингээд өндөрлөе. Дараагийн удаа дахиад уулзлаа. Бай бай.